За энэ чинь шууд хамгийн олон харилцаж чадах гэдэг ба шүү дээ. Энийг яах вэ? Одоо энийг бүгдийг авчиж дуусчих юм уу? За шууд бүгдийг авах гээд байна. За ингээд тэгэхээр яг энэ байдлаар те зүйрлж хэлэх юм бол ер нь CX-ийн өрсөлдөөн гэдэг яг л те нэг хэрэглэгчид сайн эргэцлэгдэл үүсгэсэн байхад дараагийн одоо хэрэглэгчид энэ байдлаар татаж болдог байх на гэдгийг харууллаа. Сүүлийн ер нь нэг 5-аас 10 жилд те хэрэглэгчийн туршлага за цаашлуулаад нэг experience гэдэг үг бол ер нь бол байгууллагууд бизнесүүд донд их яригддаг боллоо шүү дээ. Энэ ойлголтыг өөрөө ингэж байгууллагууд авч ашиглаж ойлгосноор ямар өрөөшигтэй болоо. Ямар ч бизнесийн байгууллага хэн үед бол ерөөсөө л аж үйлдвэр ихний үед бол цэвэр үйлдвэрлэлөө чиглэдэг байсан. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд хүргэх нь одоо өрсөлдөөний нэг хэсэг. За энэ дараагийн үе болонгууд нөгөө тэрийгэ дагаад маркетинг хэсэг таниулахтай тэрнэр маш хөрс байгаа ч гэсэн. За үүний дараагаар нэгд бүтээгдэхүүн байна. Тэ одоо маркетинг таниулаад эхэллээ. Энэний дараа ерөөсөө л үйлчлэгээр өрсөлдөж болчихсон. Одоо яг өнөөдрийн цаг үед байна гэхээр ерөөсөө л нөгөө энэ олон бүтээгдэхүүнтэй болчлоо. Энэ их одоо маш олон сонголтууд бүтээгдэхүүний өрсөлдөөн гэдгээс илүү тухайн одоо ялгарлал нь юу вэ гэхээр хамгийн л амар хэлбэрээр одоо хэн бэ гэдэгт нь хувь тус бүрт зориулсан тийм үрсээ үүсгэж байгаа л одоо туршлага гэж ерөнхийд нэрлэдэг байна. Тэгэхээр яагаад чухал вэ гэхээр одоо бизнесийн байгууллагуудын өрсөлдөөний цаг үе нь хувьслын явцад одоо ялгарх яг гол өрсөлдөөн маань болж байна. Тэрнээс мэдээж нөгөө тухайн байгууллагын үр ашиг, харилцагч тогтоом барих, нэмэгдүүлэх за энэний гол түлхүүр нь ер нь болж таарат. Яг банк санхүүгийн байгууллагын хэрэглэгчийн туршлага, харилцагчийн туршлага дээр ямар илүүтэй онцлогуд байдаг вэ? Банк санхүү гэдэг бол ерөөсөө нэг хүний амьдралын туршид одоо юу гэдэг байнгын л хамт байх салбар болчиход байдаг. Тэр одоо юу гэдэг тухайн хүн амьдралын явцад, амьдралын туршид ямар л одоо орлого ортын одоо хадгаламж үүсгэдэг, ирээдүгөө төлөвлөлтийн энэ бүх зүйл банкны салбартай шууд хамааралтай. Энийгээ дагаад ерөөсөө юу гэхээр нөгөө банкны үйлчлэг гэдэг бол өөрөө маш том итгэлцэл болоод тасралтгүй тэр сайжруулалт гэдэг зүйл нь одоо тухайн харилцагч одоо юу гэдэг банкыг сонгосон хүмүүсийн маань ерөөсөө гол нөгөө одоо дадлыг бий болгоход энэ шиг л ер нь бол чиглэдэг. Бусад салбарын тийм ээ өөр олон янзын experienceтэй онцлогуд байдаг юм байна тийм. За одоо жишээ нь боловсролын байгууллага арай нэг өөр тийм банк санхүү өөр юм байна. Онлайн худалдаа өөр юм. Тэгвэл энэ байгууллагуудын яг салбарын онцлогоос нь үл хамааран бүгдэнд нь байх одоо тэр UX-ийн болоод CX-ийн тэр зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлс нь юу вэ? Өнөө цагт бол яалтчгүй нөгөө хэрэгцээ шаардлагаа дагаад бизнесийн байгууллагуудаа маш олон сувгаар хэрэглэгчтэйгээ харилцах шаардлага үүссэн байгаа. Энэ маань болохоор нөгөө генерашн буюу үеэсээ хамаарат зарим үеийнхэн бол илүү заавал хүнээс мэдээлэл аваад бичилж очиад бараа бүтээгдэхүүнээ гараар барьж үзээд худалдаа авалт хийхийг илүү төсдөг бол зарим үеийнхэн бол зүгээр зайнаас илүү ажлаа хөнгөвчлөөд зайнаас мэдээлэл аваад онлайнаар худалдаа авалт хийхийг илүү төсдөг болсон. Тэнгүүд байгууллага яалтчгүй тухайн сувг болгон дээр нь байж үйлчлэг авахд илүү амар хэлбэр болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ч утгаараа энэ бүх сувгуудын харилцаа нэг цонхон нэгтгэгдэж чадж байна уу? За хүн магадгүй өнөөдөр би биеэр очих боломжтой байж байгаад маргааш хуцаар яриад тэрний маргааш нь сошиалаар ороод ирэхэд тэр хүнээ таньж чадаж байна уу? Гэт энэ бүх харилцаануудаа сувгуудаа нэгтгээд түүхүүдээ нэгтгээд тухайн хэрэглэгчээ таньж чадах юм бол энэ нь өөрөө илүү нөгөө эерэг туршлагыг хэрэглэгчэд өгнө гэсэн үг. Яг хамгийн гол нь нөгөө хэрэглэгч өөрөө сонголт хязгааргүй болсон учраас тухайн зөвхөн нэг байгууллагыг хүлээгээд байх ямар ч боломжгүй болсон. Тэр бүхэнд нэг л сөрөг туршлага үүссэн байх юм бол шууд л маш түргэн хугацаанд шийдвэр гаргаад дараагийн байгууллага сонгодог болсон гэсэн үг. Саяны ярнаас ингэж дүгнж болох уу? Одоо яг хоёр компани байлаа гэж бодоход те хоёулаа адилхан одоо капиталтай хоёр одоо кофе шоп гэж бодчих л да те хоёулаа адилхан ширээтэй хоёулаа адилхан л төрний төлөвийн кофе гаргаад. Гэхдээ энэ бол одоо энэ цаг үед өрсөлдөөн бол хангалттай болсон юм байна. Илүүтэй тэр кофего яаж хүргэж байгаа вэ ч юм уу те яаж өдөж өгч байгаа вэ гэдэг тэр мэдрэмж туршлага гэдэг зүйл нь өөрөө өрсөлдөөний гол фактор болсон гэж ер нь бол ойлголоо.